Дэлхийн монголчуудын Амжилт радио 88-ны урлаган дээр суугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиад айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 23-ны даваа гаргийн үдээ ачаар нэвтрүүлэг үрчийдлээ Мишэ X-ратагаар хөгжилтөө төвхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөөгийн гэрлээ заниулагчаар Од Эрдэнэ нар ажиллаж байна. За, өдрийн мэнд төргий сайхан амарсан уу? Юу хийж амарсан? Сайхан амарсан. Охины төрсөн өдрөд хараад. За. Тэгээ тэр нөхрийг эрхлүүлсээр гол таарлаа. Одоо хэд төрч вэ? 7 юу? 7 өрч. За. Хагасаа дээр таарсан. За би ч хагасаа өдөр нөгөө нэг тунраа агшийн лекцийг хөтөлж өгөөд өдөр нь оройн нь бүсгүй тоглолт үзээд за бүтэнсээ өдрөөс бүтэн хөвцсөн. Хамгийн урт өдөр өдөржингөө хийсэн. Йоо, одоо ингээ 2 өдөр дараалж гарахаар ядраад байдаг болчихё. 5 дахь өдөр нь гарсныг хэлгөө. 5 дахь хагасаа нь бүтэнсээ өдөр 2 өдрийнхөө яста ядаргааг тайлж хөвтлээ. Иш хөөрх. Эрийг насуулыг цас гэдэг юм шүү дээ. Бид чам руу 5 дахь шүн 1:40-д хай унтаач гэж битсэн хүн амьтанд хэл хүмүүс асуугаад байна. Шандас гэрлээ ингээ шай мэгэл олж байгаа шүү дээ. Йоо. Тэгээ ингээ шилжийтэл бүтэнсээд ирчих واخхой. Юу яасан шандас. За. Чи цагаа хэтрүүлсэг би нэг бүр шарандаа унтааг. Ай. 1:15 үчихсэн. Гоц гээл тэгэл. Йоо. Шарандаа унтахгүй дайстаа. За, нэвтрүүлгийн хамтран явлагчаар Poza Forte 800 фолийн хүчээл. За, мөн нөгөөх нь юу вэ нөхөө? Нөгөөх нь юу вэ? Argan Midas дээд зэрэглэлийн үс арчилгааны брэнд. За. За, хамтран явлагч нартаа баярлалаа. За, юу яасан? Манай групп маань түрүүчийн 7 хоногт 347,600 гишүүнтэй байсан. Энэ 7 хоногт 347,700 гишүүнтэй болсон байна. Ингээ шинээр орж ирсэн 700 гишүүндээ хай сайн байна уу? За, минь түрэгч явж байсан. Тэгээд нэг гоё юм нь спам руу нэг ч мессеж байхгүй байна. За. Тэгээ одоо надад ч бандасаар байгаа. Гаширчиж. За тэгээ манай групп руу яасан бах нь янз бүрийн арилжааны болон улс төртэй холбоотой лайвуудыг бол ерөөсөө нэг ч оруулдаггүй. Тэгээд иймэрхүү зүйл оруулсан хүмүүсээ шууд өчиггүй банддаг байгаа. Тэгээд нэг ч хүн бандуулсангүй энэ 7 хоног. Одоо тэгвэл янз бүрийн нөгөө шеэрлэхэ болчихж байгаа юм байна. Амар болж байгаа юм тий. За. Эхлэе. За эхнийх нь энэ өмнө нь явдаг байсан, нэлээд явдаг байсан. За энэ хаанах вэ? Монгол. Үгүй энэ хаанхын автобус вэ? Мэдгүй солонгосынх байхаа. Биш энэ нисхүү. Тэнэгдэд байгаа ч газраар л явдаг шүү дээ. Үгүй би сансар явах гээд байгаа юм л да. Гүрээр агчаа хаас наадхыгаа асуудаа. Би шар хаднаас ирсэн юм л да. Мэдрэл гэж бүр мэдээдсэн юм а. Чи одоо ямар хаашаа юм бэ? Хүн доромжлоод бид нар тэнгисээр байгаа зү. Үгүй газар дээр л штэ. Яана би буудал ярьж байна. Хүүе би таарсан болгонтойгоо буудалд ордгоо. Тэр зэсмөө чамтай бол хизээч орохгүй заа юу гэнэ. Бүр нэмэгдчихэж. Тийм байна тий. Тийм байна. Сая бид нар нөгөө нэг та сайнуугаар хүүхдээ алдангаа алдсан гэдэг сэдвээр ярихгүй юу? Тэгсэн чинь нэг ихч бас бүр 70 оны юм ярьсан чинь тэр үед Чингэлтэй эцрээ айгүй хятад байдаг гэсэн юм байл та. Бүр ингээд лууханаар ингээд бүр луухан хувцастайгаа явж идэг гэсэн гинэ. Тэгсэн чинь нэгч 5 мав 6 мургаал настай байсан чинь нөгөө нэг автобусныхаа нөгөө дугаарыг андуурч суугаад тэгээд нэг ингээ унтаад сэрсэн чинь баахан хятад хүмүүс хятадаар яриад бууж байгаа сууж байгаа нь ятад тэгэнгүүт ерөөсөө нөхөр ингээд Монголоос гараа явцсан гэж өөрийгөө бодсон гинэ. Яа, бас л супер шүү дээ. Шууд Австрали хэлэл хийгээл. Зүгээр үс ингээ хол явуул Монголоос гарна гэж боддог байсан гэж байгаа байхгүй хүүхдээс юм чи. Тэгээд автобусны жолоочоос би Монгол руу явмаар байна гэсэн чинь энэ Монгол уу гэсэн чинь Монгол биш ээ гэсэн гинэ. Тэгээ яжсэн чинь Чингэлтэй эц хүрээд эцээсээ ингээ нөгөө автобус чинь буцсан штэ. Тэгээ буцахта суучий гэд буцаад суулгасан гинэ. Тэгээ чамааг Монгол хүргэж үгээгээд тэгээд 7 буудлын руу ороод чинь нөгөө 7 буудлыг болохоор 7 буудлаа таниад ахаа би бууя гэж буусан гинэ. Яа. Энэ Монгол ишээ гэдэг. За нэрээ нуулсан сонсогч. Бүгдд нь энэ өдрийн мэнд тэр нэг жилийн өвөл гадуур хүмүүс халтарч АБ сууж хөл гараа гимтээж байхад би гэдэг хүн чинь сургуультай крашийнхаа араас хөл гараа хуглангаа алдаад л тэгэл найз нөхдөр нь холбуулан барин болцоо тогтоовоо. Би чинь гангалж аваад л манай хүн дулаан хувцлаарэ гэсэн болохоор үгэнд нь ороод пөөний сүгэн гарлаа. Найзын төрсөн өдөр тамт очие цаг нь арай болоогүй байна. Жаал юм ярьсан хуул гэж байна. Би дуртай зөвшөөрөв. Машиных нь
MP би утсаа холбочихсан дуу сонсоод л Рома. Тэгтэл ээжээс гинтийн дуудлага шууд авчваа. Манай ээж ер нь өөрийнхөө хэлхийг хэлээд л шууд тасалчдаг хүн л дээ. Ихэнх ээжнэр баг тийм бах уу. Ээж миний охин цаад Facebook дээр чинь шивэр хулмас мөөгөнцрийн ёстой янзын тос байна гэдэл хүмүүс шуураад байна. Тэрийг л аваад. Өнөр та нарыг өстө ор мөргөө болгодог гэж шүү. Дуусгаас өмнө хурдан аваарай. За тэгээ залгаараа би завгүй байна гэж салгачлаа. Күх тэнгэр минь. MP-тэй байдаг. За тэгээд MP-тэй холбоотой машинаар л нэг шивэр хулмас гэж чанга сонсогдоод миний карьер идэр бол ингээд тэр шалавчин доогоор орлоо. Нөгөө хөрөөгөө харч баг ам хамраад арцсан, шоконд орцсон. Энэ амар өнөр танартай охиныг яаж хурдан буулгах вэ гэсэн өрөвдөлтөй харцаа. Эсэг банталтын байдалтай чимээгөө суужгаад миний ухаанснаа эргэж орж ирээд ээж рүү буцаж залгаад ээж ямар хаягаас зарж байсан юм. Тэгээд хэдин ширхгийг аваад хизээ унаа тавих юм гэж асуулаа. Ээж 20-ыг аваад яаралтай явуулаад хүмүүс их асуугаад байна заа гэд уцаас алхав. Тэгээд л нөгөөтгөө тайлбар хэлээ. Манай ээж хөдөө ийм тийм лангуутай. Би хаяа барааг нь явуулдаг юм. Тэрнээс биш би өнөр танарг байл гэлээ. Нөгөөх маань тайвширмар айтаад яриа ороод нүдэн сэргээд л санаад гаад ч тэрүү нүд маргаад ч явчих шиг цонхоо онгойлвол чамайг эвгүй байдалд орчих واخ гэж төвчээд л суугаад байлаа штэ гэж юу. Одоо бол бид хоёр зөндөө хөгжилтэй түүхүүдийн эхлэл байж тэ. Тэгсэн крашаа аваа суудсан гинэ. За. Хүмүүс намайг гэрлээш аргагүй шанц юм а би бол хоногийн нойр даахгүй болсон байлээ гэж байна. За 2 өдөр явсан би. За. Шанцныхаа хажууд одоо бол шилчгэр болсон. Яа. За дараагийнх нь хамтран аялагч ярьж дөрвөлжлээ. Улаанбаатар хотод 12 цаг 21 минут болсон нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Аргамидас дээд зэрэглэлийн ус арчилгааны брэнд хамтран ажиллаж байгаа. Би энэний одоо нөгөө гэмтэлтэй усны цэнхэр шампунь тэгээд усны нөгөө нэг маскыг хэрглэж байгаа. Үнэхээр одоо өнөөдөр би хүүтэн усанд орсон өглөө. Манайд халд ус тасарсан. Тэгэл хүүтэн усанд угаахад л ингээл усмөсөн янз юм аастай намираад. Би бас юу. Ер нь надад баг таарсан шампунь их байдаг байхгүй. Би ихэнхдээ л нэг ийм шалдарсан болдорчл тиймэрхүү юм руугаад. Тэгээ надад юу гэсэн. Номин та яг ингээд угааж тань шиг таны ийм хураа үсэн таарна гэд энэ оранж өгсөн. Оранж. За. Янзын гоё болт юм билий. Анжгаад бас оранжийг өгсөн чинь би бүр энийг чи хайж тавьхгүй. Анжгаа их нэртэй хавтсан гэсэн. Би бүр энийг чи бүр хайж тавьхгүй. За, ингэж байгаа юм заяа. Тэр оранж ч юм байна штэ тий. Юу яадаг гэсэн. Зааж гараа ямар үснийх гэдэлээ. Зааж гараа креатинтай нь болохоор гэмтэлтэй усны төрөл байхгүй юу? Энэ одоо тэр миний хэмлээд байгаа. Тэгээд танах чийшүүлэх төрөл гэсэн. Чийшүүлэх төрөл. Харин миний ус чи амар хуураа байхгүй юу? Чийшүүлэх төрөл гэсэн. Янзын гой таарж исэн. Тий. За тэгэхээр юу яаж байгаа? Энд чи одоо ингээд дан ганц нөгөө нэг ус арчилгааны бүтээгдэхүүнээс гадна биеийн шингэн саван, биеийн тос, нарны тос зэрэг юм бүтээгдэхүүнтэй. Тэгээ олон улсад Орос, Швед, Шинзланд, Вьетнам, Австрали, Англи, Араб зэрэг улсуудад ер нь бол нэлээд өндөр үнэтэй зарагддаг гэж байгаа юм заяа. Тэгээ манайхан нөгөө өндөр үнэтэй зарагддаг гэдгсэн чинь эдний сайт руу норж үзсэн байгаа аахгүй юу. Тэгсэн чинь нэрээ тийм байлээ гэдэг байгаа аахгүй юу. Тэнгүүд манайд болохоор таниулах зорилгоор одоо Монголын эрхлэгч нартаа танигдах нэг юм цаг хугацаа өгнө штэ эн чинь тий. Тийм учраас хямдралтай үнээр худалдаалж байгаа. Тэгэхээр энэ боломжийг бас манайхан бити алдаарай заяа. Юу гэж байна? Алдартай Нью-Йорк Таймс сонинд Аргамидасын бүтээгдэхүүний орц найрлагыг ус арчилгааны хэрэгтэй маш чухал найрлагатай гэж бүр онцолж бичсэн байдаг гинэ. Одоо тэр шар гэдэг байгаа штэ тий. За эн чинь одоо шампунь, тэгээд ангижруулагч, маск, за тэгээд ийм тос нь байгаа юм байна л да. Тэгээ угаасаа судалгаагаар олон улсад ч гэсэн хамгийн олон тоогоор зарагдсан. Монголд бас олон хэрэглэгчтэй болж байгаа гинэ. Яг энэ хүмүүс харж байгаа юм байна. Оранж гэж хэлдэг улбар шар. Тий. Үнэхээр гоё цогсоо. Би тэгээ бүрстэ хайж тахгүй. За тэгээд F супермаркетын салбаруудаар байгаа юм байна. S Cosmetics гэд бас байд юм ба штэ. Эдгээр салбаруудаар Organic Shop салбаруудаар болон Улаанбаатар хот орон нутгийн гэрээд борлуулагч нар дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа. Тэгээд Argamidas Zigmen гэд сайтаар нь шууд онлайнаар бас захиалах боломжтой гэж. За энийг чинь ингээд захиалч маань юм байна. Нэр үнэхээр шал өөр байсан шүү. Үнэхээр өөр юм билээ. За тэгээд илүүдэл өрөнгөө мэдээллийн 8865 70 76 76 67 76 гэдэг утсуудаар холбогдоод гэрээд борлуулагч болж бас хамтран ажиллах боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Argamidas дээд зэрэглэлийн ус арчилгааны брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үрчитлээ Мишэйг суурайтаагаар шууд хурж байгаа. За одоо миний хоо тий
За. За амар жаргал инх хүслэн гэдэг сонсогч явуултад байх байна. Охин шүдэ угааж байхад нь хажуугаар нүр угаасан чинь та сая юугаар нүр угаачих вэ гинэ? Би хуруугаараа заагаад энэ нүр гарын савнгаар гэсэн чинь охин техниктэй дагаа чи энэ чи гарын сав энэнгээр нүр угааж ягээд тос шиг савлгаатай юмнуудыг нэгрүүн заалаа. Би аав нь багада нүр гарын савнгаар бүр толгоогоо угаагаад барны савнгаар бие угаадаг байлаа штэ гэсэн чи охин жинхнээсээ ингээ гайхсан царай гаргаад шампунь биеийн шингэн савн гэж мэдтгүй тийм ядуу байсан юм уу гинэ. Би монголчууд нийтээрээ ядуу байсан юм аа. Ийм юмнууд ч байдгүй байла. Манай харин ч боломжтой аль байсан. Шампунь гэж олигтой юм байдгүй зарим нэг хүн Sunlight гэж аяг тав угаач шингэнээ толгоогоо угаагаад халдарсан ч гэдэг яриа байла. Одоо л монголчууд баяжаад ийм төрөл бүрийн савн шампунь, тос, нойлын цаас, салфетик хэрэгэлдэг болчиход байгаа гэсэн чинь охин нойлын цаас бас байдгүй байсан юм уу л гин. Би ямар ном сонин үрчилгэрс нухад зөөлөж байгаад бүксөө ярьдаг байсан юм аа гэлтэй нүш бушууган л гараа явсан гинэ. Тэгнэ ойлгохгүй. За нэрийн нууцсан сонсогч. Анхны пост байгаамаа уншаад өгөөрэй. Хар шиланк гинэ. За. Тэр нэг намар аав хамаатны ах нар хадлан гарсан байлаа. Би гэдэг хүн хичээлээ тараад найзуудтайгаа 3 метрлж яваад оройхон гэртээ орж иртлээж нилээн ширүүн байна. Дүүнрийг загнаастай. Манай ээж түүхийн багш, манай сургуулийн бүх хүүхдүүд айдаг, би ч бас айдаг. Над руу нэг том харснаа аав чинь хадлан дээр бензээгөө олчгож хүнээр хилүүлсэн бай. Чи бензин төхүүлээд өгөв. Тэр үед ямар утас ширмэс байсан биш. Би ч ээж загнуулахаас айгаад орой болж исэн ч заа гээл гарлаа. Тэгээд би гэд хүн амбаараа ухаж 2 том 20 литрийн канистр, нэг том хар шаланк аваад аавын мотоциклоор колонк явваа. Замаараа нэг найзаа хань татах гээл орой болцсон аав ээж явуулахгүй байх л гин. За дүүрсэн ирэх гэж бодоод бензинээ 2 савндаа дүүргэж 2 талтаа ганцгалж хар шиланка бүсэндээ хавчуулж яваад л ганцаараа гараа шидчихлээ. Бүрэнхий тасраад харанхуу болж байсан үү? Ядж байхад 20 гаруй километр ойр хавьд айл хөөгчлөхүү жоохон жиирхэнгүү баг зэрэг айцтай. Замын талтаа орчихсон нилээн ширүүхүү явж байтал ар нуруунд дондор нэг нөхөр саваад авлаа шүү. Хүүрээ за ингээл балартай юм байна. Нөгөө чөтгөр хий үзэгдэл нь байх гэж бодоод хамаг шар ус босоод хувцас хунар биенээс хөндөрөөл явчлаа. За одоо хурдхан хадлангийн хэд дээр очие гэж бодоод бүр хурдалж өглөө. Тэгтэл нөгөө гайхалч бүр донслох болгонд ар нуруу руу нэг юмар саваад ах юм. Хүн айхаараа зүгээр л жингүүдэлд орчт юм байлээ. Би гэдэг хүн баг ниссэн юм тэр доор мотоцикл орилол яваад байдаг юм. Тэгтэл ард нэг юм питад гээл унлаа. За ашгүй одоо салцсан байх гэж бодоод тавхисаар хадлангийн хэдийн барааг харж хурдаа хаслаа. Овоо хувцс хунар бие мэдэгдээд л яйц ч гайг боллоо. Нөгөө нөхөрж араас хусгаа байлаа. Майхны гадаа мотоциклоо данхараад чаяал майхан чургаад ортол нөгөө гайхал чинь бүснээс татчих шүү. Би ч орилол урагс зүтгсэн чинь ар нуурын дундуур саваал хайчлаа. Аав ах нар юу болов яав ийгээл бөө юм болов. Би ч ойлын хайлаг нус нулимстайгаа холилдсон замд болсон бүхнийг ярьж уул нь унаад үлдсэн юм а. Тэгсэн сая бүснээс татаад гítэл архан талд сууж байсан ах инээгээл татаад унц. Хүн чөтгөр төөгдөд өгөх гэж байхад юу инээдэм гэсэн юм бодоод ойл цовдол. Ах бүсэндээ хавчуулсан нөгөө бүдүүн хар шиланкийг би суг татдсан юм да. Бүгд бөөн инээдэм харин би ойлаастай. Тэгээд юу болсон бэ гэж юу? Би колонкоос гарахдаа нөгөө мө хар шиланка бүснийхээ ард хавчуулснаа мартчих. Донсолгоонд урт гарсан үзүүр нь араас гөвөөд майханд тонгоогоод ортол тулаад татсан байгаа юм. Харин тэр питод гээд унаад үлдсэн зүйл юу байсан гэж гинэ. Чукгур тал яасан. Чукгур тал гэсэн шүү дээ тий. Йоо. За дараагийнх нь нэрийн нууцлан сонсогч байна. Facebook дээр бичсэн манай ээжийн хүүхдөө постууд гинэ. За. Нэг өдөр ээж маань зар тавиад өгөл гэж байна. Би ч групп руу ээжийн фэйсээр орлоо. Тэгсэн чи илгээ хөртлөө инээлээ. Юу болсон бэ гэж юу? Манай ээжийн бурууч гэж юу ах уу? Кейбордын үг солигддгийн буруу л да. За нэг нь хам богд сум руу унаа хайж байна гэж хэлсэн юм шиг байна. Хам бүс сум руу унаг хийж байна гинэ. За дараагийнх нь ядуу хоньны мах зарна гэдэг нь ямаа хоньны мах зарна гэж байгаа гинэ. Ядуу сүү зарна гэдэг нь ямааны сүү зарна гинэ. Толгойн өвчүү дууны ах зарна. Толгой өвчөө адууны мах зарна гэж бичсэн байж илээ. Англи хэлээр бичгээр үсгэн солигддог энэ асуудлыг нь тэгээ шийдэж өгсөө. Жич англи үсгээр бичсэн байсныг энд заавал кириллээр оруулдаг болохоор кириллээр бичихлээ шүү гинэ. Автомат юу нэ тий? Ахаа тийм. Автомат бичлэг юу ч ядаргаатай шүү тий. За, бэхэ байлтар. Би нөгөө улсын ном гэдгийн аав байна уу?
Өнөөдөр хичээл амарч байгаатай холбогдуулан эцэг их асран хамгаалагч нар хүүхдүүдийнхээ дүнтэй танилцаж хувийн хэрэг дээр гарын үсэг зурах гээд очивоохо. Дүн нь боломжийн маний үед ингэдэг байсан бол би лавтаяа аавын суран бүстэй уулзаж ээжээс хэнийг дуурайсан байдаг байна. Манай удамтлав ий хүн байхгүй гэдэг сургаал хэдэн өдөр сонсох байлаа. Хинээс юм хинхэг зан өвлсөн би энэ багшаас зуны даалгавраа авъя гэтэл багш нь та хүүхдээ эрүүл агаарт сайхан амраагаад дархлаагийн сайн дэмжээрэй. Энэ л даалгавар гэж байна. Эрүү мулт. Миний үед зуны даалгаврыг зунд нь багтахааргүй өгдөг байлаа шүү дээ. Зурмны арьс 5 ширхэг, таргууны арьс 2 ширхэг, дэрсэн шүүр 2 ширхэг, хөвөнтэй бэлээ 5 ширхэг, ерхэг согооврын үр 500 г, илгэвч нэмнэ тус бүр 2, самбарын альчуур 2, хуулан бичиг, өгүүлбэртэй бодлого, орос дуу 10 бүжиг, ёо буу шийдэм зохиур алуур, мужаан ойдолчин, газар тариаланч, тарвах зурм өвчгч, дуучин, бүжигчин бүгдийг хийж явлаа. Одоо ч жаргад юм байна оо гэсэн байна. За, ёстой үнэн тий. Тий. За, нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар. За, нэвтрүүлгийн дэмжээ ажиллагчаар бол босс Ара комплекс дэмжээ ажиллаж байгаа. Зархангай аймагт 2023 оноос эхлэн Ара комплекс цэнгэлдэх хүрээлэн зохион байгуулагддаг хамгийн урт хамгийн олон хөтөлбөртэй Ара фестивал 2025 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн энэ зуны хөтөлбөрүүд нь эхлэхэд бэлэн болсон байна. Маргааш юм байна шүү дээ, Тийм байна. За, энэ жилийн хувьд Ара фестивал нь олон хамтлаг дуучид ирэх нь байна. Амьд хөгжмийн Ара лайв музик, за Ара хип хоп фестивал, DJ оркестр хосолсон Nostalgia Night зэрэг 8 төрлийн шоу тоглолт байгаагаас гадна энэ жилийн хувьд хамгийн онцлог зүйл нь 7 дугаар сарын турш байрлах өдөр тутмын бүгдэд хүртээмжтэй хөтөлбөрүүд байгаа юм байна. За, үүнд нь Үлэг гүрвлийн музей, тоглоомын парк, Тэмүүжин хүүхдийн дуур, цэнгэлдэх хүрээлэн тойрсон худалдаа үйлчилгээ, Монголын хамгийн урт гулсуур, zipline, за Монголын анхны орчин үеийн олон улсын стандарт морин тойруулахын уралдаан, пейнтбол бүгдээрээ Ара фестивалыг энэ зуны аялын төлөвлөгөөндөө заавал оруулаарай. Мэдээллийг Ара Fest цэгийн вебсайтаас орж үзэх боломжтой. Утас нь 8084 33 25. 8084 33 25. За, ингээд нэвтрүүлгийн дэмжээ ярьлагч Ара комплекс баярлаа. За баярлаа. За, миний хуу одоо. За одоо чинийх. За, дараагийнх нь нэрэн нутлсан сонсогч байна. Эртээр үед залууч байж, омолонч байж манай хоёр дэрсгүүтэй. Нөхөртөөгөө ширүүхэн маргалдлаа. Би уламжлал ясаараа салахаар боллоо. Хамаг ямааны жижиг зүнгүндийгээд гэрээсээ гарлаа. Араас битгий яваач маваач байхгүй шүү. Араас дуудах гэж бодоод орцоороо ааж явах явлаа. Дуудсангүй. Орсноосоо гараад тэд алхлаа. Манай хоёр хүү Порчныхоо цонгоор толгоогоо нийлүүлээд гарачихсан. Ээж гээл дуудаад байна. Би ч дотор тийм бэлгүүдээ гээл жуумганаал эргэж харахгүй гүрийч хэд алхаснаа. Яасан гээл эргээд тарлаа. Тэгсэн манай хоёр ээжээ баяртай дараа уулзъя гэж авдээ. Ээжээ битгий яваач маваач гээл уйлж унж байгаа юм баг гэсэн чинь доож байгаа ч юм алга. Хоёр гараа далдаал, инээ далдаал, баяртаач гэж би бүр шок. Тэгээ явахдаа банцсандаа байраа хэд өрөөд юмаа марчгаа буцаад гэртээ орсон шүү дээ. Ахиж явна байрна гэж төвчнөгөө болсоо. Манай хүүхдүүд явуулчгаар юм хэллээ. Одоо хаяа нөхртөөгөө маргалдаад бүр цаанаасаа дэлмэр санагдаад зайлаад өгье гэж хэлэхээр манай гурав яг зэрэг 6-нуудаарээ барахгүй шүү гэсэн харцаар хартсан шүү дээ. Нэг зүүн гинэ. Нэрээд болсон сонсогч. Энэ жижигхэн хүмүүсийн хил ам нь ёстой нэг. Манай охин 4 настай цэцэрлэгт явдаг. Гэрт баахан хүмүүс ирж гисэн хоол цайг адил байж байсан чинь манай хүн том өрөөнөөс газар дэлхий цуурайтал ээжээ чи тэр миний жорлонд байгаа баасаа асгадаа би шээмээр байна гэж өөрийнхөө гошокийг жорлон гэж ярьдیں۔ Нэг өдөр охиноо дагуулад банк орж ажил хөдөлсөн юм л да. Банкны ажилтан эмэгтэйг баасан дэлгэр гэдэг. Би мэйлээр баримт бичиг явуулах гэдэл мэйл хаяг нь юу блэ гэсэн баасан дэлгэр тэр gmail.com л гэж байна. Манай охин тэрийг сонсчихсан. Баасан дэлгэрээ эн чин тэгээд чиний нэр юм уу? Ямар заваа юм бэ? Баас бахта яах вэ гэж юу? Банкны ажилтан бид хоёр фантаст. Бас нэг өдөр манай ажил ороод тийш тараад охиноо цэцэрлэгээс нь авч амжсангүй. Багш нь гэрлүүгээ аваад явчих. Багшийнх нь гэрээс охиноо авах гэдэл орсон. Нөгөөх маань багш өгсөн гэдэл жижиг уутанд чихэр шоколад мөнгө хийж гисэн бариад ирж байна. Би ч багштай наар сарын яриад л охиноо ховцолж байсан охин маань бид хоёрын яриаг таслаад л ээж гэдэл байсан. Яасан миний охин гэсэн чинь чамайг мөнгөгүйгээд байхаар чинь багштай хэлээд багшаас 10 ширхэг мөнгө авчлаа шүү. Одоо чи хэрэгтэй юм аваарай гэж юу. Багш нь гахаантаа хийгэрээгээд 10 ширхэг цоо шин 1000 төгрөг өгсөн юм байна лээ гинэ. За нэрийн үдслэн сонсогч байна. Хөвсгөл барах болоод бөөндөө нэг машин чихэж аваад гарлаа да.
Замдаа өөр ангаа орж хоол идэх гээд бөөндөө цайны газар орж тус тусын хоолоо захиалтал нэг хүүхэн маань заавал захиалах цувь идэн гэж гүрийсээр байгаад цувийн захиаллаа шүү. Цувийн ч удаж ирлээ, өлсөн хүүхэн ч идэж эхэлснээ гинт ойр дуу тавьж орлоо, сүүлдээ уйлаад тэгснээ бөөлжөд эхэлдэг юм да. Бид ид сандраад яав ив гэтэл хоол руугаа заагаад бөөлжөд байх юм аа. Бид очиод сайн артал нэг ширхэг буржгар ус. Юу энэ чин заваа хүүрвэгээд бөөндөө ойрлол цайны газрын авгааг хэмэх цагаанд л өнөөгч нь харин энэ танусын бодож байгаа ус биш гэж хэлээд дайран дээр давсан юм байна. Хүмүүс уцаа гаргаж ирээд зураг хүрэг татаад байжэд нөгөө ихч гинт тоогоочод удаад гаргаад иртэл харин тороосонд олгодоо тормгор нүдэнхүү гайхсан сандарцсан зогсож байдаг байгаа. Сүгэлдээ инээд болоод энэ таны бодож байгаа ус биш шиг. Юу сайн битдээ. Ээж хоолны мөнгөө буцаад шилжүүлээд уушлалгүйж түрүүний буржгар биш толгойн буржгар болохыг тайлбарлаад зааш замдаа гарсан да. Нөгөө хамт явсан хүүхэн сүр сүлд нь халга болоод хоол идэхээрээ бүгдийг нь задлж харж байгаад иддэг болсон доо гинэ. Яа, нөгөө гинэ хашхи яриад идэг шиг тий. Амар том хужаа. Нөгөө хоол готдог шангараа гэж бие мэй дургаа маяж хөлс нуурсаа. Яа. Гэтэ хөдөөний гуанз монснаас бол нэг олигтой мүлээд хэрэггүй. Ер нь янз бүрийн юм бодохгүй л идсэн дээр тий. Ер нь бол ер нь харахгүй л идсэн дээ. Яа. Тэгээд гэрлээ хичнээн буржигтай ол идсэн дэр чи. Солиор. Заавраад байгаа. За ариун гинэ. Ихэр хүүхэд үрчлүүлнэ. Орондоо ороод унтах гэж байхад 4 настай охин маань гидс рүү өшөглөөд авлаа. Ёо гэсэн чинь чиний гидсэн дүү байгаа муу л гин. Үгүй ээ. Тэгээд энд юу байгаа юм гэснээр толгоогоо тавьж чагнаж байсан. 2 дүү байна гин. Гэсэн чинь би өөхөн цэцгийг нь аавна. Чи өөрөө баасан цэцгийг нь аваарай гэдэг байгаа. Чи баасан цэцгийг нь аваал гэлээ. Үгүй ээ чи өөрөө нүрийг нь угаагаад авахгүй бол анаад өгчих гэж авсан. Яадгийн жаахан тархан л хүн байгаа үз. Өөхөн цэцэг баасан цэцэг гэдэг 2 хүүхэд өргөж авах хүн байвал үрчлүүлэн шүү. Өөхөн цэцэг баасан цэцэг. За дараагийнх нь нэрээ нууцлсан сонсогч байна. Бүгдд нь өдрийн мэнд ойтон байх үеийнхаа нэг дарагч гэх юм уу, со драма шиг өршөө авалтч гэх үү нэг явдлаа сэрүүлье. Манай ангийн залуу битээр биенээ байнга чадаж явдаг байлаа. Тэр болгоныг бичвэл дуусахгүй ганцыг нь л дурдъя да. 3 дугаар курсээ төгсөж манай ангийнхан түр бай партиж караоке ороод түр бай. Гой шалтгаан шүү дээ. Нэрэл намар нэргээд уулзсан. Бүгдээрээ 100 ээлж амралт авахаараа түр бай парти их ба. Тэгээд за бүжиглэж баахан ууцгаалаа. Миний толгой жаахан эргээд авахаар нэмж уухгүй санаатай хэсэг унтчихсан. Сэрээ таартал миний цамц 2 хүүхний эсгээр аягны амсар дайны хайшлагдаад левж гарчихсан сэрлээ. Нээхийг уугаа хүн дээр унтаад босоод ирсэн болохоор эрүүл шахуул агашт уур хүрээд хин гисэн ингээл ангийнхнаас асуусан чинь савж унаа шоолж инээцгээс баахан согтуу гараад угаасаа хин тэгсэн тодорхойч хэргийн эзэн байдаг. Чадлаа гэхэд эмхтэн үнийг за яах вэ дараа тааруул чамаагдаа гэж бодоод өнгөрлөө. Гэтэл дараа жил нь манер чөлөө авсан гэд бидэнтэй хамт төгсөөгөөч 5 жилийн дараа ангийнхаа уулзгаар болоход уулзалтанд хүрээд ирлээ. Бидэн хоёр нь хоёр биенээ сансан хүмүүс тэрвэрлэж уулзалтаад хуучны юмсаа ярьж баахан инээлтэл гэтэл чаддаг гар маань сэтгэл нь өөрснө үү яасан мангар эрт тасраад унаад өгд юм да. Надад адын бодол төрж зөөгчөөс хайж асуудал юу гэж байгаа юм яах гэж байгаа ингээл бөөм асууж өглөө. Өнөгчлэн нойрсож би хайртай найзынхаа өмднийх нь 2 хонх хэсгийн аягны амсар дайныг хайжилж аваад хайшилсан хэсгийг галдаасанд нийчлээ. Харин маргааш нь над руу фэйсбүүкийн найзын өсөлт явуулангуудаа чатаар блоклсон. Нилийн сүлд блокоо гаргасан л да. Эхнэр нь уурлаад хардаад бөөм болсон. Үнээр хэлэх үг олдохгүй үзий ядаж байна гэсэн утгатай блоклсон гэж байгаа юм. Би трийг нь яаж ойлгох вэ? Уус юм гараагүй байхдаа дураагч гэж ядаад өнгөрсөн байдаг. Удахгүй манайхан уулзалдах сурагтай. За тэгээ сунжирсан юм битсэн бол sorry. Нэрээ нууцлахгүй бол хүмүүст бариулж идэвлэх байлгүй гинэ. За. Болт Ганбаатар гана. Дархан хот.
1984 оны өвөл 39 дугаар байрны урд уулан дээр нэг ийм явдал болваа. Би 2 дугаар ангид орсон жил байрны эдэн хүүхдээ чаргаар гулгаад л тэгсэн нэг орс охин аавтайгаа хүрээд ирлээ. Би ч нусаа татаад л цэмцээгээ зогслоо. Охин ойртож ирээд л как тебе зовууд гин. Би энэ дундаас нэг л үгийг маш сайн бас ойрхон хүлээж авлаа. Зовууд дотроо үйлдвэр зовоод гэж асууж байна л гэж санаад энэ уулыг даваад олон үйлдвэр зовоод байгаа гэж хэллээ те. Гараараа заа чиглүүлээд охин гайхаж миний гарыг дагуулж хараад харин аав нь писитл инээ талдаад л би жаахан гахаад л өнгөрлөө. Хожим мэдгнээ чиний нэр хинбэ гэсэн юм байна лээ л дээ гинэ. За стол даваад үйлдвэр байдаг. Үйлдвэр яарё. За нэрээ нууцлсан сонсогч. Дохионы түүх буюу наадамтаа өглөө хөдөө явахын учир гинэ. За манай гэр бүл гадаадад 7 жил амьдарч байгаад хэдэн жилийн өмнө Монголдо ирсэн. Ирсэн даруйдаа л Монгол орноороо гэр бүлэрээ сайхан аялье гэж төлөвлөөд яг нэг наадмын өдөр хөдөө гарахаар шийдлээ. Өглөө хар үрээр босоод машиндаа суугаад хөдлөө. Хүүхдүүд маань баярлаа сэтгэл догтлоод л ингээд нилээн явсан чинь өөдөөс зүрх машин болгон л гэрлээ анивчуулаад байхна. Би ихэндээ нэг их анзаараагүй гэтэл дараагийн бүх машин адилхан гэрлээ анивчуулаад байхаар нь гайхаж нөхрөөсөө энэ хүмүүс яагаад гэрлээ анивчуулаад байна гэж асуулаа. Нөхөр маань ч яг наа чи гайхаж нэрээ яагаад ингэж байгаа юм болоо сонирл юм гэж байна. Тэрхэн зур миний толгойд янз бүрийн мэрэгэн бодол орж ирж байгаа юм чаа. Эднэр манах гадаадаас ирээд наадмаар айлж байгааг мэдчихэд сайхан наадаараа гэж гэрлээрээ мэдчилдэг нөө гэж бодогдоод. яас Бас л бадран бодлоо шүү. Тэгээ дотроо бүр өөртөө баярлаад столаг соёлтой хүмүүс шүү манайх ингэж бодсон. Би гинт ухаан санаа олсон юм шиг. Энэ хүмүүс наадмын түргээ дохио өгч байгаа юм байна штэ гэж хэлсэн чинь нөхөрч тийм байж өстой гой соёл байна штэ гэл бит хоёр замдаа инегээд хөдөөний замын соёлж тасрахаа шүү гэл хөөрүүл яваад байлаа. Тэгж явж байтал нэг үгсүр замд аваад уруудад орсон чи урд талд машин тэрэг овоорчихсан зогсож байх юм. Би энэ юу вэ? Ямар нэг суурин газар өгөхөд нөхөр маань нэг сумын төрөөр орох гэж байгаа юм шиг байна да. Тийм болохоор тэгж үж магадгүй л гэлээ. Ойртож очиод харсан чинь нэг цагтаа зогс гээл дохиод байна. Зогсоолоо. Миний толгойд юу л орж ирж байна. Хөдөө газар орохдоо ингэж бүр зогсоод бүртгүүлдэг болоо юу гээл. Цонхоо нэгээд ямар юм ярих юм бол гээл догдож судал цагтаа сайн явж байна уу? Та хэдтэй явж байгаагаа мэдэж гэнэ үл гэн. Би бүр балмагдаад юу гэж байгаа юм бол гэд нөхрлөгөө артал манай хүн бүр царай нь тайван итгэлтэй. Анзаараагүй 80 юм уу 85 л ойр таарна гэв. Цагдаач нуу алталгүй тайвнаар та цагт 92 км-ийн уртаа явж байсан. Хитээ явах ёстой байлээ дээ гэж байна. Тэр мөчтөд хурд итрүүлж гисэн байна штэ гэдгээ ойлголоо. Мэдээж торгуул тавиулаад сануулга аваад за баярлаа гэж цааш хөдлөлөө. Жич. Энэ явдлаа хотод ирээд найзуудтай ярьлаа. Хөдөөгөр зам цагдаа торгуул тавиад зогсож идэг шүү. Хурдан анхаараарай гэсэн чинь найзууд маань өөдөөс чинь ирж байгаа машинууд дохио өгөөгүй байнул гэж байна. Би юун дохио гэсэн чинь найз маань цагдаа байна шүү гэж анхааруул дохио өгч гэрэл анивчуулж байгааг хэлж байгаа юм л да гэлээ. Тэр үед янк гэл бүх юм ойлгодлоо доо. Өөдөөс ирсэн машинуудын гэрэл бол сайн яваараа биш цагдаа байна шүү хурдан асаарай гэсэн Монголын хөдөөний замын нууц дохио байсан юм байлээ. Одоо л энэ дохиогоо өөрөө өгдөг болсон шүү дээ гинэ. За Улаанбаатар хотод 12 цаг 42 минут бас нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Folio Forte 800 Folio хүчил хамтран ажиллаж байгаа. Наатаа харуулаарай. За ийм гаа шиг ийм гой савтай. Хэрэглэхэд маш амар юм билэ. Тэгээ энэ юун дээр нь ногоон дээр нь ингэж дарж байгаа. Тэгээд ингэж уучна. Жижигхэн гаа шиг маш гоё ийм савтай. За. Folio Forte ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг зөвлөдгөө. Гэвч хүүхдтэй болохыг хүсдэг гэр бүлүүд ч гэсэн мөн хэрэглэх хэрэгтэй байдаг. За, хоол хүнсний бүрэлдэхүүнд байдаг гэрэлт мэдрэмтгий фолио үчил, витамин B12 за ер нь бол угаасаа хурхан байдаг йод, витамин D3-ны ихээр нэмэгдсэн хэрэгцээг бүрэн хангаж чадах хэмжээнд хараахан хүрдгүү. Ер нь бол бид нэр хоол хүнснээсээ тэр болгон одоо яг австай амин дэмэнтрийг авч чаддгүй штэ. За ялангуяа амтны гаралтай цөөн төрлийн хоол хүнс хэрэглэдэг хүмүүс дээрх витамин эрдэс байцын хэрэгцээг зөвхөн хоол хүнсээр хангахад бол бүр хэцүү. За тэгэхээр жирэмслэлтийн бэлтгэлийг оновчтой болгохын тулд гэр бүл төлөвлөж илгэхдээ Folio Forte хэрэглэхийг ол эмч нар зөвлөдөг. За Folio Forte 800 микрограмм
фоли хүчил агуулдаг бөгөөд энэ нь витамин B9-ийг хурдан бөгөөд найдвартай урамтлуулахад тусалдаг. Жирэмсэн үеийн фоли хүчил витамин D3, витамин B12, йодын өсөн нэмэгдсэн хэрэгцээг хангахын тулд жирэмсний 12 дахь 7 хоногийг дуустал энэхүү шахамлагыг хэрэглэхийг зөвлөдгөө. За бас та жирэмсний 13 дахь 7 хоногоос хойш хугацаанд ч гэсэн фолифортыг хэрэглэж эдгээр шимт хичээлийн хэрэгцээг бас хангах боломжтой. Хөхөөр хооллож байгаа няраа хөхөд зөвхөн эхийн сүн дагуулдаг шимт хичээлийг л авдаг учраас за фолифорыг хөхөөр хооллохдоо болох хүрт хэрэглэх нь бас зүйтэй гэж хэлсэн байлээ шүү. За бүх эмийн сангуудаар байгаа. За тэгээд юу яаж болно? 77 тэгтэг 81 66 гэдэг утаснаас лавлж болно. 77 тэгтэг 81 66, 86 тэг 2 81 66 гэдэг утсуудаар лавлж болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Folifort 800 фоли хүчил хамтран аялагч байна. Баярлалаа. За баярлалаа. За одоо миний ихтэй. За нэрээ нуцсан сонсогч. Бид хоёр бие биендээ их таалагдаж хамтран амьдрахаар шийдээ тун удаагүй байтал нөгөө залуу маань парик зүүдэг байсныг мэдсэн юм аа. Найз залуу маань үүнийг маш их нуудаг, парик зүүдгээс их ичдэг байж л дээ. Тэр маань сэтгэл санаагаар их унж бүр салах сарних дээрээ туллаа. Би тайтгаруулах санаатай эрэгтэй хүний парик чинь эмэгтэй хүний нүрээ будсантай ялгаа байхгүй адилхан зүйл гэж хэлээд нүрнийхээ будгийг арилгаж харууллаа. Тун удалгүй тэр маань гараад явсан да. Ганц үе болсон миний бие найз залуутай болохоор нүрээ будаад сууж байна гинэ. Йоо заас арай. Йоо анханасаа ингээл одоо би ямар ч бодоггүй сууж байгаа штэ. Ингээ анханасаа ингээ дасгах хэрэгтэй штэ. Им амар тасчи. Хөнгө ингээд бодоггүй нүрэндээ тасчих юм бол дараа нь будчихаар ваа ямар хөөрхөн юм бэ гэж харна штэ. За баава. Олон жил сонслоо. Анх удаа бичиж гэнэ өө. Хэд хоногийн өмнө Зуслангийн зам дагуу байрлалтай шатхуун түгээх станцаас турш авах гээд орлоо. Тэгсэн урд нэг машин шатхуун авч байна. Түгээх намхан уруудаа махлаг бүсгүй над руу гүгээд ирлээ шүү. Би машинаасаа буугаад банкаа онгоолгоод Портер банк түлхүүрээр онгоод ингэнэ. Зогсож байтал над руу ойртож ирээд бүдрээд унчихлаа. Би яачваа зүгээр үү гэтэл өөдөөс уучлаарай л гэж авчаан. Зүгээр үгээ дахиад асуудал энд дандаа бүдэрдэг юм а гинэ. Тэгээд түшүү гэрн тийм билээ. Тэгсэн чинь нөөд өөх гээд энгийн үү гэдэг байгаа. Би эхлээд гайхаад энгийн түш гэсэн чинь энгийн хүн үү гинэ. Тэгэхээр нь энгийн хүн л тэгээд гэсэн дүмэг сандарснаа. Уучлаарай. Гой хүн үү гэхэд энгийн хүн үү гэлээ гинэ. Тэгэхээр нь би явуулаад энгийн гой хүн гэсэн чинь одоо нөөд гарчлаа гэдэг байгаа гинэ. За, копи пост байна. Ажлын залуу ATM-д карта залгиулчихсан байсан юм. Ярих хэрэг гараад хажууд байсан хүний утсаар залгахгүй юу? Гинт тогломоор санагтаад өөрөө яг илгээр явах төглөө. Сайн байна уу? Хаан банкнаас ярьж байна. Та карта залгиулсан юм байна тийм үү? Аа сайн байна. Тэгсэн гэж тэр мэрийг эртгээ хэлж мэлэлдээ. Яасан? Танаас бол өчнөө юм болж штэ. Яасан сони хариуцлагагүй юм бэ? Гү тэгээд залгиулаад аваад болдог л үсттэй. Та одоо юундаа уурлаад байгаа юм бэ? Чи өөрөө хүн зүгээр ярьж байхад яагаад загнаад байгаа юм бэ? Та чинь уг нь Баянгол дүүргийнх юм биш үү? Тийм тэгээд юу гэж. Тэгээ өгснээ хийж хаа байсан сансарт карта шургуулж явдیں۔ Гэхдээ хүн хаан шургуулах нь хүний эрх үстэй. Юу яриад байгаа юм бэ чи одоо? Би наан татаастай. Та карта энд шургуулж байгаа юм чинь нөгөө юугаач бас хаасайг шургуулаад явдаг гар байна дөө. Хэсэг чимээг байсан. Өө химбэ пэмин. Йоо. Энэ нөгөө нэг чиний өөгн цэцэг баасан цэцэг чинь бас над дээр явж гин. Давхартуулаад оруулчих. За. Чи дөрөгийнхаа гомш. За, нэрээ нуцсан сонсогч. Хөгжилтэй гэхүү, сургамжтай гэхүү нэгэн түүхийг хуваалцъя. Би гэдэг хүн багшаар ажиллаад олон жил болж байна. Тэртээ 2017 онд Солонгосын виз гараад бөөн баяр их нэртэй хамт явсан. Юу ч мэдэхгүй бид хоёрт тэнд угтан авсан, ажилд оруулж өгсөн сайхан эгч нартай одоо ч баярлж авдаг. Зарим нь Монголдо ирээд сайхан амьдарч байна. За олон үг нуршаад яг гол ярианд оръё. Эхнэр чоноонд буудалд ажилладаг. Харин би Гимпо хот гэхүү, аймаг гэхүү их л том газар цаашаа бүр масон тосгонд ажилладаг байлаа. Тэр хавьд Орос, Украин бололтой хүмүүс ажилд их гардаг юм. Нэг өглөө савмши ажил олж ажил гаргадаг газар л да. Савмшид ирлээ. Ажаад авахд савмшилийн эзэн Оросоор ойлгодог бололтой. За тэгээд намайг нэг Монгол настай ахтай төмрийн үйлдвэрт гаргалаа. Өдөржин ажиллаа. Орой болоод л тарах болсон чинь үйлдвэрийн захирал маргааш намайг ир гэж байгаа бололтой. Олон улсын дохионы хэлээр яриад би ч маргааш гэж ойлгоод явлаа.
Явах замдаа ахтай хоёлаа ярьлаа да. За ах хоёлаа савмшлийн захирал яаж ойлгуулах вэ? Солонгос хэл байхгүй гэлээ. Ахч чи намайг бодвол залуу хүн багшунг бас хэл устай гэж авч байна. Би ер нь намайг зохицуулаарай гэж байгааг ойлголоо. За тэгээ захирал дээр очиод хэллээ. За на tomorrow утро is this гэж байна. Хитэг болж яриад байгаа юм бэ? Хэллээ. Захирал толгой төхөөд хоцорсон. Маргааш нь асуудалгүй ойлгуулсан бол та шууд л ажилд хүргээд өгсөн. Өөрөөр хэлбэл цаг тулахаар би гэдэг хүн чинь дөрвөн хэлээр ярьснаа ойлгосон. На солонгосоор би намайг гэж ойлгодог гэж бодсон. Бас маргааш гэдгийг англиар хэлхийн оронд орсоор завтра гэж болох байсан үед тухайн үед санаанд ороогүй юм. Төгсгөлт нь монголоор байна гэж төгсгсөн. Ах хэд хоёр автобусан суугаад явахдаа жаал инээлдээд л харсан да. Хүмүүс халцангаа мэдхгүй хаяад явждаг гинүү. Йоо. За нүрээд 2025 оны 6 дугаар сарын 23-ны даваа гарагийн үдээ ачир нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс үрчийдлээ Мишэ X өрөйтөгаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Folio 4800 Folio үчил за мөн Archimedes дээд зэрэглэлийн ус арчилгааны брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. Шампуныхаа зургийг харуулаач гэдэг юм. Манайхан орж ирээд энэ нөгөө нэг баннер дээрээс нь харчихтэй. Одоо бид нар нөгөө нэг гэртээ авицсан хэрглэж байгаа болохоор яг үзүүлж харуулах юм байна. Чигтэн гоё хэлбэртэй ч юм. За баярлалаа мөгийн. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3